Францын нэгэн жижиг хотод олон хүн оршуулгын газраас аажуухан алхаж байна. Одоо хүртэл эдгээр хүмүүс бүгд үхсэн байж таарлаа. Нутгийн иргэд тэднийг юу болоод байгааг ойлгохгүй цочирдон харж байна. Цугласан олонний тоо секунд тутамд нэмэгддэггүй тул хотын зөвлөл нөхцөл байдлын талаар ярилцахаар хурал зохион байгуулдаг. Хотын дарга улс орон бүрд нас барсан хүмүүс дахин сэргэж байгаа ч энэ үзэгдлийн тайлбарыг хэн ч олоогүй байна. Дэлхийд даяар 70 сая хүн сэргсэн гэсэн тооцоо бий. Энэ жижигхэн хотод дахин амьлалт 2 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд одоо гудамжаар тэнүүчилж буй бараг 13 мянган хүн буцаж ирснээр дуусав. Оршуулгын газрын бүртгэлийг шалгаснаар зөвлөлт сүүлийн 10 жилд нас барсан хүмүүсээс сэргсэн хүмүүсийг бүрдүүлдэг болохыг мэдсэн. Эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс байдаг ч 65-аас дээш хувь нь 60-аас дээш насныхан байна. Тэдэнд нийтлэг байдаг цорын ганц зүйл бол тэдний эрүүл мэнд, биеийн төгс байдалд байгаа бөгөөд үхлийн өмнөх аливаа өвчин алга болсон. Ийм их олныг гудамжинд гаргахгүй тулд хотын дарга орон нутгийн нийгмийн төв болон агуулгуудыг буцаж ирсэн хүмүүст зориулсан хорогдох байр болгохоор шийджээ. Тэднийг нэг дор байлгах нь чухал бөгөөд ингэснээр тэднийг таньж гэр бүлдээ буцааж илгээх болно. Тэдний эрүүл мэнд төгс байгаа тул зохих бүх эрхээ эдэлсэн жирийн иргэд зөвлөл энэ бүх үйл явцыг дуусгахын тулд 3-аас 6 сарын хугацаа шаардагдана гэж онцлоод байна. Цагдаа болон арим нэн даруй бүх буцаж ирсэн хүмүүст хүйс насаар нь тохируулан байгууламжийг бэлдэж эхэлнэ. Тэд дөрөвсдөд үзүүлэх тусламжтай тун төстэй нүбийн өдөртөмжийг дагах ёстой. Амьсан хүмүүсийн нэг нь хотын даргын эхнэр Марта гэдгийг хурдан хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч хэн нэгэн түүнийг хотын дарга руу авч явахыг оролдоход тэрээр түүнтэй уулзахаас татгалзаж гэрт нь нийлгээдэг. Цэргүүд буцаж ирсэн хүмүүсийг бүгдийг нь автобусанд цуглуулж байгууламж руу хүргэдэг. Зөвлөлийн гишүүн Ишан болон түүний эхнэр Вероник удалгүй хэдэн жилийн өмнө нас барсан 6 настай хүү Сильваныг хайж хамгаалах байранд ирдэг. Тэд буцаж ирсэн хүмүүсийг шалгуулж ярилцлагад орж байгааг анзаарсан ч тэд ямар ч сэтгэл хөдлөлөө хуваалцдаггүй. Тэд үргэлж чимээгүйхэн алсыг ширтэж хэн нэгэн тэдэнтэй төрүүлж яриул ярьдаг бололтой. Амьсан нэлэх хүүхдээ бэлгэлсэн их байгаа бөгөөд цочирдоод хөлдөж орхисон тул зөвлөгч түүнд хүүхдээ яг одоо гэрт нь хүргэж өгөх эсвэл бэлэн болтол нь үлдээж болно гэж хэлсэн. Ишам Вероник нар хүүгийнхээ зургийг цэрэгт үзүүлжээ. Тэрээр эцэст нь Сильваныг дагуулan ирэхэд хосууд түүнийг нэг ч өдөрч хөвшрөөгүй байгааг хараад шоконд ордог. Хотын даргын гэрт тэрээр эцэст нь их нэртэйгээ дахин уулзав. Марта түүнийг гэртээ угтан авч хоцорсон эсвэл ядарсан харагдуулах гэх мэт жижиг зүйлсийн талаар тайлбар хийж байна. Тэр бүр түүний нүүрэнд хүрч хизээч орхисон мэт ашигладаг. Энэ хооронд Рэчел байгууламжаас зайлсхийсээр гудамжинд буцаж ирсэн хүмүүсээс айж мүлхэж байна. Гэртээ байхдаа тэр энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар эргэлзээр байдаг. Түүний нөхөр Мати 2 жилийн өмнө машины ослоор нас барсан ч тэр аль хэдийн түүнийг харамсаж цаашаа явсан. Түүнийг амьдралдаа дахин оруулснаар тэр ухарч байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Хамгаалах байрны дотор байранд Мати унтдаггүй бөгөөд зөвлөгч нар түүнд үүнийг хийхийг сануулах ёстой. Хэсэг хугацааны дараа ажил дээрээ Ишам Рэчел түүнээс зайлсхийж байсныг онцолсон ч цайны газарт буцаж ирсэн нэгэнд эвгүй санагдаад зүгээр л олон шалтак тоочв. Ишам Силвэнд зочирч байсан үеийнхээ талаар болон түүнийг хизээж үхээгүй юм шиг дахин тоглохыг хараад хичнээн их баяртай байгаагаа хуваалцжээ. Тэрээр мөн Рэчелээс нөхрийнхөө талаар асуусан ч тэр сэдвээ хурдан өөрчлөн. Хэдхэн хоногийн дараа хотын зөвлөлд шинэ хурал хийж буцаж ирснээс болж үүссэн асуудлуудыг хэлэлцэн. Тэд ажилгүйдэл битгий хэл орон сууцны асуудалтай тулгарч байна. Тэд бүгдэд нь ажлын байр олж чадсан ч буцаж ирсэн хүмүүс удаан сайн харилцдаггүй тул эхний ээлжинд тэр ажлаа хадгалж үлдэх баталгаа байхгүй. Буцах функц нь нэлээд өөрмөц юм. Учир нь тэд заримдаа дөрвөлтийн шинж тэмдгүүдтэй төстэй тухайлбал чиг баримжаа алдагдах, нойргүйдэх зэрэгт өртдөг. Гэсэн хэдий ч тэдний моторын үйл ажиллагаа сайн ажилтдаг. Эдгээр бүх шинж тэмдгүүд бараг л даалдгүй шатанд орсон мэт ирж алга болдог. Ажилд орох нь буцаж ирсэн хүмүүсийн байдал сайжирч эрүүлжих боломжийг олгодог тул дахин нийгэмшүүлэх төсөл зөвлөлийн төсөвт хүндрэл учруулж байгаа ч үүнийг цуцлах нь илүү муу үр дагаварт хүргэх болно гэдгийг эмчнэр анзаарсан. Энэ хооронд Мати дахин архитектороор ажиллаж байгаа ч зөвлөлийн таамаглаж байснаар асуудал удахгүй гарч ирнэ. Тэр маш удаан унтамхай бөгөөд хэн нэгэн өөртөө төрүүлж ярихад л ярьдаг. Уулзалтын үеэр түүний удаан яриан түүнийг ярьж дуусныг нь бусдад мэдэгдэхэд хэцүү болгодог. Хэдийгээр Мати ажлынхаа ачаар хотын амьдралын нэг хэсэг болсон ч Рэчел түүнтэй холбоо барихыг оролдоогүй бөгөөд заримдаа түүнийг цонхоор хардаг. Нэгэн өдрийн үдээс хойш Рэчел Сильвэнийг бутанд юу ч ширтэж зогсохгүй байхыг харсан нь түүнийг цочирдуулав. Вероник хүүгээ авахар хурдан ирж түүнийг цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хүүхдүүдтэй тоглохоор явуулав. Вероник түүнийг харж байх хооронд Ишам ирж Сильвэнтэй хамт амьдрахыг аль хэдийн авчрах ёстой гэж хэлв. Гэсэн хэдий ч Вероник таагүй санагдаж ядарсан гэдгээ шалтгаан болгон гэрлүүгээ явснаа мэдэгдэв. Ишам тэдний нохойг Сильвэнтэй тоглохоор авчирч буцаж ирэхэд амтан хэрхэн хуцахыг анзаар. Хэсэг хугацааны дараа зөвлөл шинэ асуудлыг хэлэлцдэг. Буцаж ирсэн өндөр настангууд маш их тэнүүчилж тэднийг өдөрч байв. Байгууламжид эсвэл гэртээ байлгахад хэцүү байдаг. Тэд хүрээлэн буй орчноо сайн мэддэггүй тул энгийн алхах нь тэдэнд аюултай. Тэд тэтгэврт гарсан тул ажил хийдэггүй. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар тэд танил газар хайж байгаа эсвэл энэ нь зүгээр л үхлийн гэмтлээс үүдэлтэй хариу үйлдэл байж магадгүй юм. Судалгаанаас харахад буцаж ирсэн эдгээр хүмүүс ирч хүчээр дүүрэн бөгөөд
халдварт маш тэсвэртэй байдаг нь тэдний биеийн температур энгийн хүнийхээс доогуур байдагтай холбоотой байж магадгүй юм. Үүнийг даван туулахын тулд доктор Гардет тэднийг шөнө илүү сайн унтаж, өдрийн цагаар бага хөдөлгөхөд тусалдаг юм бүтээжээ. Энэ бүтээгдэхүүнийг хурдан зөвшөөрүүлж зах зээлд гаргадаг тул гэр бүл бүр үүнийг ашиглах боломжтой. Гардет мөн энэ имээр цэргүүдэд тайвшруулах сум хийдэг бөгөөд энэ нь зөвхөн буцаж ирсэн хүмүүст тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Нэгэн шөнө буцаж ирсэн хүмүүсийг харж байхдаа цэрэг Гардетад тэдний зарим нь зөвхөн унтаж байгаа дүр эсгэж байна гэж хэлв. Гэнэт Гардет Матийг хувцаслаж байгууламжаас гарч байгааг анзаарав. Цэрэг Мати орой бүр ийм зүйл хийдэг. Тэр зүгээр л ажилдаа явж байгаа гэж тайлбарлав. Үүнийг хачирхалтай сансан Гардет Матийг дагахаар шийдэв. Офис дээр буцаж ирсэн хэсэг хүмүүс уулзаж хэвийн чадлаж байхыг олж хараад Гардет гайхав. Хамгаалалтын ажилтан түүнд орой бүр үүнийг хийдэг гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа Рэйчел ажлаа тараад гэртээ харих ба Матью түүнийг дагаж байгааг анзаарав. Тэр юу ч хэлс зүрхлэхгүй тэд хамтдаа гэр рүүгээ чимээгүй явж эхлэв. Гардет Матюгийн зам байдлыг судалж байгаа тул тэднийг нууцаар дагдаг. Гэртээ Рэйчел нөхрийнхөө дэргэд эвгүй байгаа тул тэр даруй өрөөндөө нуугдав. Энэ хооронд хотын дарга Мартаг гэр бүлийн бусад гишүүдэд дахин танилцуулах үдшилэг зохион байгуулав. Тэр хүн бүртээ уулзахдаа баяртай байдаг ч орой хизээч өлсдөггүй хэмээн хоол иддэггүй. Гэнэт тэр ямар нэг юм сонссон мэт эргэж хараад цэцэрлэг рүү алхахаар явлаа. Түүний асран хамгаалагч нь тэрээр бүтэн өдрийг ямар ч зориггүйгээр хашааны эргэн тойронд алхаж өнгөрөөдөг болохыг хэлв. Хотын захирагч Мартаг дагаж түүнийг буцааж авчрахыг оролдсон ч тэр түүнийг үл тоож зүгээр л ач охиндоо мэдлэхээс зогсооно. Тэр шөнө Рэйчел эцэст нь Матью руу ойртож тэд хоорондоо ярилцаж чаджээ. Эцэст нь тэр түүнийг үнсэх хангалттай зоригийг цуглуулж тэд зочны өрөөнд бохирдож Гардет тэднийг цонхоор харж байгааг мэдээгүй болно. Зөвлөс дараагийн хурсаар буцаж ирсэн хүмүүсийн биеийн бага температурыг хилэлцдэг бөгөөд энэ нь тэднийг дулааны камерт аимшигтай цагаан дүрс мэт харагдуулахад хүргэж байна. Тэд нууцлаг уулзалтуудын талаар илүү ихийг мэдхийг маш их хүсэж байгаа тул буцаж ирсэн хүмүүсийн шөнийн үйл ажиллагааг дагахын тулд бөмбөлөгт дулааны камер хавсрахаар шийджээ. Эхний тайлан ирэхэд тэд нас хүйс харгалзахгүйгээр буцаж ирсэн хүмүүс өдөрт дунджаар 9 миль замыг туулдаг болохыг олж мэдэв. Хөгшин хүмүүс удаан байдаг ч дуусгах хүртлээр зогсдоггүй. Камерууд ч бас хот даяар шөнийн уулзалтууд болж байгааг баталж байгаа ч ямар нэгэн хэв маягийг танихад эрт байна. Үүнийг тайлбарлаж байх хооронд хотын дарга Рэйчелийг өрөөнөөс гарч байгааг анзаарав. Өдөр ирэх тусам буцаж ирсэн өндөр настангууд маш их тэнүүчилж байна. Рэйчел Матюгийн дэргэд үнэхээр тухтай байгаа бөгөөд түүнийг дахин амьдралдаа оруулсандаа ч баяртай байна. Эргэж ирсэн хүмүүсийн тухай ярих нь түүнийг зовоож байгаа тул зөвлөлийн хуралд оролцохоо болох хэрэгтэй гэж тэр бодож байна. Одоо зүүн ирсэн болохоор Матью халууныг үзэн яддаг. Энэ хооронд Вероник хүүгээ гадаа тоглож байхыг харж байгаа бөгөөд хүүг дахин тэдэнтэй хамт амьдарсандаа баярлахгүй байна. Гэнэт буцаж ирсэн хөгшин хүн гарч ирэн Сильвэний тоглоомыг хит хурдан хөдөлгөхөд иш ам түүнийг зогсоохоор яарвч тэр эхнэр рүүгээ харахад эхнэр нь дотогшоо яаран оров. Нэгэн шөнө Рэйчел чимээ сонсоод эрен сурвалжлахаар орноосоо гарав. Тэр нөхцөл байдлыг даван туулахад нь туслахыг л хүссэн Гардетийг гадаа харж түүнд ямар мэдрэмж төрж байгааг мэдэж байна. Тэр Матюг орой бүр офис руугаа явах гэж сэмхэн гарч ирдгийг мэддэг болов уу гэж гайхаж байгаа ч Рэйчел нөхөр нь зөвхөн нойр мөглөж зүгээр байгаа гэж хэлв. Гардет хөөсний дараа Рэйчел өрөөндөө буцаж ирэхэд Матью сэрүүн байхыг харав. Тэр түүнийг хэн нэгэнтэй ярьж байсан эсхийг асуухад тэр яриагүй гэж хэлв. Хэсэг хугацааны дараа ажил дээрээ Матюгийн дарга тайлан ямар ч утгагүй болохыг анзаарч юу болсныг тайлбарлахыг оролдсон ч Матью түүнийг ойлгосонгүй. Энэ нь түүнийг буцаж ирсэн бүх хүмүүс ажилтдаг үйлдвэрийн газар руу доошлуулахад хүргэдэг. Зөвлөлийн дараагийн хурлын үеэр эмчнэр томоохон шинжилэлтийг авчирдаг. Буцаж ирсэн хүмүүсийн хагас хэвийн зан авир нь байгалих биш бөгөөд тэд зүгээр л энгийн хүмүүсийн хийдэг зүйлийг дуурайж өмнөх амьдралаас санаж байгаа зүйлсээ хийж байсан нь тодорхой болсон. Энэ нь тэд хариуцлага хүлээх боломжгүй бөгөөд зөвхөн зохих ёсоор бэлтгэгдсэн тохиолдолд маш энгийн ажлуудыг сурах чадвартай гэсэн үг юм. Хэдэн шөнийн дараа Мати сэрж Рэйчелийг анзааралгүй гэрээс гарав. Гардет түүнийг дагсан бөгөөд энэ удаад тэр шөнийн уулзалтад хангалттай ойртлоо. Буцаж ирсэн хүмүүс бүгд нэгэн зэрэг ярилцаж газрын зураг руу зааж байхдаа явах маршрутын талаар ярилцаж үүний зэрэгцээ Сильвийн орон сууцнаас гарах гэж цөхрөнгөө барж нэг цагийн турш үүдний хаалгыг тогшиж байв. Вероник эцэст нь түүнийг чирэн холдуулж Сильвийн жирийн хүүхдүүдийг айлгадаг гэж үзэж байгаа тул тэд буцаж ирсэн хүүхдүүдэд засгийн газрын тусгай боловсролын хөтөлбөрийг авч үзэх хэрэгтэй гэж иш амд хэлв. Гисэн хэдий ч иш ам зөвлөлд итгэдэггүй. Вероник Сильвэнд дахин нэг удаа тайвшруулах юм өгөхийг оролдоход Сильвэн толгоогоо эргүүлсээр байгаад ууртай иш ам түүнийг зогсов. Уурлаж бухимдсан Вероник хүн зөвхөн тэднийг орхихыг хүсэж байгаа. Энэ хооронд Марта цэцэрлэгт хүрээлэн рүү сандал аван түүгээрээ хашаа дээгүүр үсрэхийг оролдсон ч хотын дарга түүнийг яг цагт нь зогсов. Маргааш нь хотын дарга өөрийн нөхцөл байдлыг Рэйчелтэй хуваалцав. Тэр нэг өглөөс ирээд Марта алга болчихвээ гэж санаа зовж байна. Тэрээр өчигдөр шөнө Мартаг унтлахын өрөөнд төгтсөн бөгөөд сүүлийн үед түүнийг айлгаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Рэйчел ярихаас татгалзаж хотын дарга түүнээс Матюгийн талаар асуухад тэр холдов. Энэ хооронд Мати ажил дээр Рэйчелтэй зодтолцсны дараа машинтаагаа явснаа санаж нас барсан өдрөө эргэн дурсаж эхлэв. Эцэст нь Рэйчел Гардеттай уулзахаар
орцсон бөгөөд тэр түүнд Матюгийн анхны ярилцлагын видеог үзүүл. Тэр бусдаас илүү хурц бөгөөд өнгөрсөн үеийнхээ асуултуудад төгс хариулсан ч аяндаа хэлсэн үг нь бүтлгүүцсэн юм. Тэр бас 2 жил явснаа ойлгосонгүй. Рэйчел нөхөртөө хэрхэн туслахаа мэдхийг хүсч байгаа ч Гарди түүнд Матю дахин хизээч хэвийн байдалтай орохгүй гэдэгтээ эвлэрэх ёстой гэж хэл. Бухимдсан, урам хугарсан Рэйчел гинэт гарч од. Тэр гэртээ ирээд Матюг байхгүй байгааг олж мэд. Ишамын гэрт Сильвийн цонхоор арын хашаан дах нэгэн хөгшин ир рүү харав. Яг тэр үед Марта орноосоо босч байгааг сонсоод хотын дарга сэрдэгч түүнийг гэрээсээ сэмхэн гарахаасаа өмнө дахин унт гэж ятг. Хэсэг хугацааны дараа цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын ажилтан буцаж ирсэн цуглааныг анзаарч тэднийг гэрлүүн явуулахыг оролдсон ч тэд түүнийг үл тоомсор. Гинэт харуулын ард ямар нэгэн зүйлс дэлбэлв. Удалгүй хот даяар дэлбэрэлт болж аюултай гал түмэр гарч эхлэв. Энэ хооронд буцаж ирсэн хүмүүс бүгд гэр орноо орхин түнэс цугларч байна. Энэ бол тэдний бүх уулзалтын үеэр хилэлцсэн төлөвлөгөө юм. Матю ангисаар уруудан буцаж ирсэн хүмүүсийг ширтээд буцахаар шийд. Удалгүй хотын дарга эцэст нь эхнэрээ алга болсныг мэдээд түүнийг хайхаар машинтайгаа гар. Тэр түүнийг өөр хүнтэй хамт явж байхыг олж хараад тэр даруй түүнийг машинд чирсэн ч бусад нь явахыг нь зогсоохын тулд машиныг бүсэлсэн. Марта түүнээс ядарсан эсэх тэдэнтэй хамт явахыг хүсэж байгаа эсхийг асуухад түүнийг явуулахыг зөвлөв. Тийм дарга хэдхэн секундын дотор нас барж буцаж ирсэн хүн болох тул хосууд хонголд нуугдаж буй бусдтай нийлд. Хэдэн цагийн дараа дэлбэрэлтүүд хүнд ч хохирол учруулаагүй бөгөөд одоо улс даяар хөл хорой тогтоогоод байгаа тухай мэдээ. Эргэж ирсэн хүмүүс хаашаа явсныг хэн ч мэдэхгүй. Тэднийг хайх хэрэггүй гэж хэлдэг. Сильвийн явахыг хүссэн хэвээр байгаа бөгөөд Вероник түүнийг суллах ёстой гэж бодсон ч Ишам татгалт. Цөхрөнгөө барсан Сильвийн үсэрчээ. Ишам хүүгээ дахин өгсөн гэж бодоод газарт байгаа цогцсыг хараад үйл. Гисэн хэдий ч Сильвийн зүгээр байгаа бөгөөд буцаж ирсэн нөгөөт нь нэгтгэхэр алах. Үүний эсрэг тэмцэхээр шийдсэн цэргийнх нь тодорхой хэмээн бодисоор дүүргэсэн гранат бэлдэж буцаж ирсэн хүмүүсийг эргэлт буцалтгүй комд оруулдаг. Удалгүй тэд буцаж ирсэн хэсэг бүлэг хүмүүс хонголд хүрч хий цацаж ихэснээр тэднийг нэг нэгээр нь ухаан алдуулж Сильвинтэй байхыг олж харлаа. Энэ хооронд Матю гэртээ буцаж ирээд зодооны маргааш нь түүнтэй ярилцаж уучлалт гуйхаар ажилласаа эрт гарсан гэдгийг Рэйчелд хэлв. Гисэн хэдий ч тэр түүнийг гэртээ олсонгүй. Хайж явсан тул маш хурдан жолоод осолд орж амиа алдсан юм. Гин буруудаа хит автсан Рэйчел сэтгэлээр унжээ. Энэ мөчийг Гардет орон сууцанд нэвтэрснээр таслалаа. Матю түүнийг сонсоод хосууд цонхоор цогтов. Ассас хийн дэлбэрэлтийг сонсож байхдаа Рэйчел Матюг даган хонгол руу орлоо. Хэсэг хугацаанд тэнүүчсний эцэст түүнийг үнсэх зуураа уйлна. Матю явхад Рэйчел ганцаараа гэртээ харих ёстой. Рэйчел буцаж ирэх замдаа цэргүүд оршуулгын газар руу буцаж ирсэн ухаангүй хүмүүсийг авч явахыг харав. Цогцос бүрийг өөр тохирсон булшны орой дээр үлдээж аажмаар алга болдог.